амралтын өдөр байна уу? Би бас амарч чадахгүй. Дараа мэдсэн өрөөдөө тийм л юм байж байгаа юм чи. Цаг хэрэг. 안녕하세요. 아니, 진짜 어떤 왕도로 내려가다 했는데? 자, 사바라 컨슬러. За сайн байна уу? 자, ярьж нэг одоо нэг юм ярьж штэ. Хэдэн жил ярьж байгаа тий? Харин хэдэн жил ярьж байгаа. Би ч анх жилийн 2 жилийн өмнө гэрүү. Тийм тэгэл одоо бэлтгэл ханган за хамгийн амар юм виз аавн тий. Ихвс ингэсээр байгаа өдөө өрч. Та хэдийн ажил сайн. Бид сайнсан. Хөдөлгөөн ихтэй. Тий. Энэ үүдээр ч одоо зөндөө хүмүүс. Тийм манай ч одоо иргэд бол байх шүү дээ. Нэг Монгол улсын шинэхэн иргэн гэрчлэгийг аавна гэсэн явж байна. Одоо консулын газар гэхээр чинь бид нар одоо за яг хоо тухайн гадны иргэдэд виз олгоно ч юм уу эсвэл тухайн улс орон бүс нутгуудад амьдарч байгаа монголчуудаа одоо үйлчлэгээ үзүүлнэ гэх юм уу бид нар тэгж л ойлгодог шүү дээ. Түрүүн одоо гэрчлэгээ авах гэсэн чинь юу гэсэн үг лээ? Усын бүртгэл. Усын бүртгэлийн үйлчлэгээ Усын бүртгэлийн үйл ажиллагаа явуулна, итгэмжлэл, нотротын үйл ажиллагаа явуулна. Яг тэргээр л одоо хязгаарлал ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр одоо соёлын харилцаа. Тий, соёлын харилцаа, эдийн засгийн харилцаа гэдээ бас одоо хоёр орны хамтын ажиллагаантай холбоотой харилцаанууд улс төрөөс бусад үйл ажиллагаанд бол консулын газар оролцсон. Тантай ярьцлага хийх гэсэн хэцүү юм аа. За яасан. Байсагаал утсан дуурах юм. Байсагаал гарын үсгэх хийн, тэрэл их хийн. Ер нь актер ачаалттай гэдэг юм да. Харин тий одоо янз бүрийн асуудлаар хүмүүс яриа шүү дээ. Тэр усныхаа дууг хаасна уу? Хаачлаа. Яриагаа эхлэх үү? За тий. Одоо бидний зөвхөн монголчууд өсөл анх тусаараас эхэлж байна. Солонгослоо бид нэр чинь 2 жилч ажиллах байх. Монголоос одоо байнгын орсон сууж байгаа 50 мянган хүн гэсэн баха тий 56 жилүү 52 жилүү 56 мянган 300 хүний одоо амьдрал ахуйг одоо төвчлэгээс гадна одоо энэ цагийн монголчуудаа бид хүрэх зорж ажиллах болно. Тэгээ энэ бүгдний одоо анхны гараа одоо танаар одоо бидний энэхүү яриагаар эхэлж байгаа юм. Нэгдүгээр мэдчилж өгөөч. Одоо энэ үзэгчд олонд одоо солонгост байгаа монголчуудад хэлээд. За юуны өмнө телевиз үзэж байгаа үзэгчдээ бүгд дарамдах солонгос улсад суугаа монголчуудынхаа өмнөөс тэр тусмаа манай одоо Бусан хотод суугаа консулын газрын тойрогт багтдаг өмнөд умард Кёнсан мужи мөн одоо өмнөд Чоло мужид оршин сууж байгаа нийт монгол иргэдийнхээ өмнөөс энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Танай консулын газрын одоо амрах одоо газар нутагт ус нутагт гэх юм уу? Энэ хэдэн мянган монголчууд амьдарч байна. Нийтдээ одоо тийч 56 мянга гэсэн тийм. Тий, одоо 2024 оны 9 сарын 30-ны байдлаар 56383 иргэн Монгол улсын иргэн Солонгос улсад оршин сууж байна гэж байгаа. Манай консулын тойрогт оршин сууж байгаа бүртгэлтэй иргэд нь 5550 иргэн байна. Бүртгэлгүй? Бүртгэлгүйг одоо бид нар ч мэдэхгүй, солонгосын цагаачлал одоо энэ орон нутгийн байгууллагч мэдэх боломжгүй. Манай тойрогт бол Солонгос улсын бие даасан 4 хот байдیں۔ Пусан, Улсан, Тэгү, Кванжу 4. Энэ 4 бие даасан хот гэж явдیں۔ За тэгээд 3 муж хамаардаг. Умард буюу Хойд Кёнсан,
өмнөд Кёнсан, тэгээд өмнөд Чола гэдэг. Тэгэхээр энэ одоо 7 бие даасан одоо бүтцтэй энэ муж хотуудад манай иргэд бол ажиллаж амьдарч байгаа. За энд бол мэдээж оюутан суралцагчдаас гадна хэлний бэлтгэл болон одоо бакалавр, мастер, доктор сурдаг оюутнуудаас гадна хөдөлмөрийн гэрээний ажилчид байгаа. Гэрлэгсэд одоо солонгос иргэдтэй гэрлсэн хүргэн бэрүүд байна. За мөн одоо цөөхөн хэмжээний тооны бизнес эрхлэгч нар байна. Одоо бусд нь өөр янз бүрийн одоо тэр тусгай мэргэжлийн ч байт юм уу. Нарийн мэргэжлийн гэдэг нь тийм мэргэжлийн хүмүүс байгаа. За Монгол төрийн үйлсгийн аавнаас чинь консулын газар гэсэн үг шүү дээ. Одоо Тээгүү ч юм уу, Улаан ч юм уу одоо тэр бус газруудаас одоо наашаа ирж авч гэнэ үү. Эсвэл одоо ингээд нэг нээлттэй өдөр зохион байгуулна гэл одоо манай Ян томын газар үсч сквадрын талбай дээр гараад ирдэг шүү дээ. Учир зөвгүй одоо шинэ 7-10 хоногоор нь чирэгдэл болдгоо байсан тэр зөвшөөрлүүд энэ чинь талбай дээр ирэхээр өсөөр 10-20 минут өдөр хүчээд идэг шүү дээ. Тэрэн шиг одоо шилбэл тэр Тээгүүд нь ч юм уу, Улаан ч юм уу хандлага тийм өдрөлөө зохион байгуулах ч юм уу, хурж ажиллах гэдэг юм уу. Тийм хийх үү те. Тийм. Манай одоо консулын газар чинь Босоо хотод байрлаж байна. Тэгээ би танд сая хэллээ. Одоо бид нар 4 хот 3 мужийг хамарсан бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг. Манай тойргийн хамрах хүрээ. Тэгэхээр энэ тойргийн хамгийн ойрхон хот бол одоо 1 цагийн зайтай. За тэгээд хамгийн хол нь 3 цаг 30 минутын зайтай. Бараг 4 цаг явна. Бөглөрлөөс шалтгаалаад. За ийм зайтай газруудад явна. Тэгэхээр энэ газраас манай иргэд маш онцгой шаардлагатай бол тэр тэндээс одоо унаатай нунаагаараа үгүй нь одоо нийтийн тээврээрээ ч юм уу ингээд зорчиж гэрээсээ гараад ингээд явсаар байтал ингээд бүтэн өдөр болдог ч юм уу ийм консулын газартаа ирж үйлчлэгээ авахын тулд одоо ингэж зорж ирдэг. Тийм сөүл бүр хол учраас Пусан руугаа ирнэ. Бид нар жилд нэг 3-4 удаа хол байдаг бүс нутгуудад очиж явуулын консулын үйлчлэгээ гэж юм хийдэг. Тэгэхээр бид нар амралтынхаа өдөр хагасаа бүтэн санд өөрсдийнхөө бүх компьютер, принтер, за нөгөө гар урууны хээ, зургийн аппарат, нөгөө иргэний үнэлэх олгохтой холбоотой, гадаад паспорт олгохтой холбоотой бүх бичиг баримт үнд цаас тэгээ бичиг цааснуудаа бүгдийг үзгээ бүгдийг ингээ бүр ингээ үдээсний машинаа хүртэл ингээ бүгдийг аваад ингээ нүүдлийн байдалтайгаар очиж явуулын консулын үйлчлэгээ хийдэг. Тэгээ явуулын консулын үйлчлэгийг хийхдээ тухайн бүс нутагт манай консулын үйлчлэгийг дэмжиж одоо бид нартай хамтарч ажиллах газруудыг одоо олж тогтооно. Жишээлбэл Кванжууд бол Монгол улсын Кванжууд өрөмжт консулын газар гэж үүдэг солонгос хүн тэнд байдаг. Тэгээ өөрийнхөө байрыг Монгол иргэдэд зориулаад одоо ашиглуулдаг. Тэнд Монгол соёлын төв ажилтдаг тийм байгууллага байна. Гэхдээ тэр бол консулын үйлчлэгийг үзүүлэх хэрэггүй. Зөвхөн өргөмжт консулын газар. Тэгэхээр бид нэр тэнд очиж тэдний байранд одоо бүтэн өдөржин ажиллана. За бид нарыг очиж байгаа сургаар одоо нөгөө бусад банкныхан те аль төрлийн банкч байд юм уу эсвэл нөгөө Монголын арилжааны банкнуудын үйлчлэгээнүүд за тэгэл бусад карт, хууль, эрх зүйн зөвлөгөө үзүүлдэг одоо аж ахуй нэгжүүд одоо тийм хууль зүйн ферм гэх газрууд гих зэрэг ингээ утасны компани хүртэл ингээ ирнэ. Хуушаар бууз хэдгэн хүртэл одоо. За хуушаар бууз нь арай хэрэггүй. Тий. За тэгээд эдгэртэйгээ бүтэн өдөржин байдаг. Тэнд чинь бид нар гэрлэлт батлна. Төрсөн хүүхд. Айгуул 20 мянга. Тий, арайч 20 мянгагүй. Ямар ч байсан гэрэлтийн. Хорны ордонд ингээд таяр ингээд гэр бүл боллоо. Та бас тэгж унших уу те? Тий, уншина. Одоо манай дэд консул бит хоёр бол энэ юу яадаг? Усын бүртгэлийн одоо тэр юун дээр суужгаад иргэд одоо гэрэлтэд батлуулна шүү дээ. Одоо бид нар чинь бүртгэлийн хийлээ. Тэгээд одоо хоёр хосод ингээд энэ төрийн даалгаврынхаа өмнө үг хэлээд гардуулна шүү дээ. Гэрчлэгээ гардуулна. Харилцаа хамтаа ажиллагааны энэ жил 35 жил гэсэн байна. Тэгээ одоо ирэх жил 30. Ирэх жил болох чинь гэж байна. Өөр миний хувийн дүгнэлт шүү. Одоо хэдийгээр ингээд монголчууд 50-60 мянгаар ирчээд одоо бүтэлтэй яваа бүтэлтэй л явж байна. Бүтлгүй мууж ширүүж ихч байна. Солонгосын хэвлэл мэдээл одоо тэр байтугай юм цацагдахын гэсэн хэдиж солонгосчууд ер нь тийм нийтлэг дүнгээр харахад бол монголчууд гайгүй харагдаад байна. Тийм. Сайн юм шиг харагдаад байна.
Энэний цаад учир шалтгаан юу юм байна уу? Би бол амар тийм лаг одоо тийм шинжлэх ухаанч байдлаар үл хэлж мэдэхгүй. Зүгээр миний хувийн зүгээс бол харахад бол Солонгос Монгол иргэд бол ингээд ижил төстэй нүүр царайтай. За мөн одоо манай монголчууд бол энд ирэхээр ажилсаг одоо тухайн одоо ямар нэгэн ажил хөдөлмөр хийхдээ ажилч хөдөлмөрч за тэгээ мөн ийм монголчуудыг чинь эдгээр бас ах トゥ улс одоо гэр бүлийн улс гэж дээр үеэс одоо ярьдаг байсантай холбоотойгоор ийм солонгосчууд бол монголчуудад сайн хүн дийлэнх нь ихэнх нь одоо монгол гэхлээр дуртай таатай байдаг тийм хүмүүс бол олонх нь байгаа шүү дээ. Тийм ч учраас өнөөдөр монголчууд ийм олноороо энэ улсад ингэж оршин сууж тийм ээ тэгээд энэ харилцаа тасрахгүй 90 оноос хойш ингэж солонгос дахь иргэдийн тоо нэмэгцээр агаад өнөөдөр одоо 50,000 гаруй болтлоо ингээд ийм элхтэй байгаа учраас л энэ хүмүүс чинь амьдраад байна гэсэн үг шүү дээ. Солонгостой амьдралын холбоод энэ хэдэн жил болж байна? Хамаагүй ярьж насаа хэлчихв. Солонгостой амьдралын холбоод яг 24 жил болж байна. 24 жил. Тий. Одоо үлгийцгээ ирсэн гэсэн үг шүү дээ. Баярлалаа. Намайг бич харсанд. Тий. Монгол Улсын их сургуулийн хувь зүйн сургууль сурж агаад тэгээд Солонгос руу явах, тэтгэлэгтэй сургуульд явах боломж олдоо. За. Тий. Тэгээд ирж исэн. Тэгээ намайг анх ирж явах үед чинь 10 жилээ шууд төгсөөд биш нэг дунд нь 2 дахь курсээс явуулдаг байсан. Тэгээ би төгсөөд дундаас нь ирж исэн. Солонгос хэл анх мэдгүй. Тий. Англи хэлээр. Англи хэлээр энэ сургуульд ороод. Тий. Англи хэлээр. Тий. Манай сургууль англи хэлээр сургуульд явуулдаг. Бас 2 дугаар курсээсээ солонгос хэлээр хичээлээ сонгож болдог тийм биз. Тэгээд тэрэндээ суралцаж төгсөөд ягаад ч юм Монгол руу тухайн үед шууд яваагүй. Одоо хараад тахал оюутнууд магистрт их ороод байгаа юм шиг санагдаад магистрт шунал хөдлөөд тэгээд ээж аваасаа зөвшөөрөл аваад би ер нь магистрт орё гэсэн одоо их дургу намайг үлдээсэн. Тэгээд миний төсөлтийн баярт ирж орчоод тэгээд одоо чамайг аваад л юмар энэ да чи одоо Монголд л очиж ажиллаж амдрамаар байна даа л гэсэн тэгэл үлдээл. Тэгээ магистрт сүүлийн их сургуульд орсон. Тэгээ олон улсын хамтын ажиллагаа мэргэжлэр. Бакалавр, магистр өшөөд яш юм байна уу? Байна. За. Гайхах ёстой гэж би асууж байгаа шүү дээ. Тэгээ яг сүүлд докторт орсон. Харин тэгсэн баг. Тий. Тэгээд докторийнхаа хамгаалалт удахгүй хийх байх. Ногооны талбайд ажиллаж байна. Ногооны талбайд ажиллаагүй. Ямар ажиллаж байна? Яг энэ эмбиси юуны хөдөлмөрийн гэрээний ажилчдыг одоо Солонгост илгээдэг зууршлагт овчоо гэж нэг байгууллага байсан шүү дээ. Тэр чинь Монгол төрийн байгууллага. Хувийн компани байсан. Хувийн компани. За. За тэгээ тэндний Солонгос дахь орчуулагч гэж нэг ажилд За. хийж илаа. Тэгээд дараа нь зууршлагт овчоо маань юу болоод гадаадд ажиллах хүч илгээх төрийн өмчт компани гэж болоод. Харин би тэрийг санаад байгаа юм. Тэгээд тэр гахит гэж товчлоод хэлчихтiin. Тэр гахитийн Солонгос дахь төлөөлөгч ажилласан. Долонгосын хан дооны их сургуулийг 2005 онд хуулч мэргэжлээр төгссөн. Англи солонгос хэлтэй Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудад бүх боломжоор тусалдаг Гунир Заяагийн тухай Сөүл хотын нэгэн телевизээр гарсан нэвтрүүлгийн хэсгээс та бүхэн үзэж байна. Өөр тоногдсон ажлаа хийхин хажуугаар бусдад тусдаа явбал өөрийн ажил үйлс бүтэмжтэй сайхан байдаг гэж ярих Гунир Заяаг ажлаар, суралцахаар ар гэрээ тэжээхийн тулд Солонгосыг зорьсон монголчууд андахгүй сайн мэднэ.
Өнөр заяагийн анхны гадаадд ажиллах хүчилгээ хөдөлмөрийн зуучийн товчоо байгуулснаас эхлээд бүгд найрамдах Солонгос улс дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дараагаар ажилласан он жилүүд жолооч, үйлчлэгч, орчуулагч, менежерээс мэрэгжлийн төрийн албан хаагч болсон Монгол эмэгтэйн түүх байлаа. Тэгээд тэрний дараа нөгөө гахит маань байхгүй болоод манай төр тухайн хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяанд нэгцгийн үйлчлэгээний төв гэж Сөүлд анх байгуулагдсан. За энд ирээд ажиллаж байгаа бүх хүмүүстээ бүх нэгцгийн үйлчлэгээ. Тийм одоо өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний ажилчдын асуудал чи эхлээд хувийн компаниас эхэлж штэ. Дараа нь төрийн өмчт компани болов. Тэгээд дараад нь төр өөрөө 100% хариуцж байгаа. Одоо Ганди сайдын үед. Тийм тэгээд тэрний Сөүлдөх тэр одоо нэгцгийн үйлчлэгээний төвийг анх одоо үүсгэн байгуулах, байрыг хайж олох, бичиг баримтыг бүрдүүлэх, тэгээд албан ёсны зөвшөөрөл авах одоо тэр байгууллагын бүтэц дүрм мөрөм одоо тэрэнд одоо ямар миний оролцоо юу гэдэг бүхэл юмд оролцож явсан. Гэрээтэй ажилчдын асуудал хариуцсан ажлыг бараг 10-аад жил хийсэн байхгүй. Тэгвэл та энэ чиглэлийн асуудлыг өөрөөсөө бүрэн дүрм мэднэ юм биш үү те? Гэхдээ бүрэн дүрм мэднэ гэж таварчлахгүй байх л та. Ямар ч байсан хэсгийг нь бол мэднэ тий. Тэр хүмүүсийн зовлон жаргал, проблем бас бидний одоо тусалж чадах тэр хэр хэмжээ тэр бүх юм ерөөхдөө нэг мэднэ. Тэгээд тэрнээс ихэ дараа одоо энэ консулт хийгээд. Тий. Маргааш чинь Солонгосын хүүхдүүдийн төсөлтийн шалгалт өгдөг өдөр юм. Тий. Тэгээ өнөөдөр энэ хийдэд тэр шалгалтанд нь одоо ном хурж байгаа. Тий. Тэгээ дөрөв хүүхдүүд ном уншилаа явж. Тий. Бас солонгосууд ч бас их шүтлэгтэй. Тий, итгэдэг. Бурхан багшд итгэдэг. Өнөөдөр бид тэр энэ буддын шашны төв дээр сууж байна. Ер нь анзаарсан бусаан энэ хавийнхан чинь ер нь энэ хийдийг бол бүгд сайн мэддэг болтой. Энэ хийд энэ хамт ломын тухай таныг эхлээд хууч өргөж. Энэ бусаа хотод байдаг энэ 100% хэсэгт нь байрладаг Хумбовсо гэдэг хийд байгаа. Ялангуяа энэ хамт лам нь бол Монголд их хэлэхтэй тийм хүн байдаг. Шимсан гэдэг хүн байгаа. Мод тарих ажилд бас итгэл оролцдог. Ерөн солонгосууд ийм мод тарих дуртай. Солонгос улсын чинь нийт газар нутгийн 62% нь ай мод гэж байна шүү дээ. Тэгэхээр дэлхийд дээрээсээ дөрөвт ордог энэ айжуулалт байгаа. Тэгээд тийм болооч тэр юм уу энэ солонгос хүмүүсийн сэтгхүүд одоо мод тарих гэдэг зүйл бол одоо хийх ёстой сайн үйл одоо гэдэг бүр дээр үеэс юм суудсан байдаг шиг үлээ. Тэгээд манад бас энэ мод тарих ажилд ингээд оролцоод бас ингээд тэр аймагуудаа очсон газруудаа л өөрхий байнга очтол юм байлээ. Өөрөнгөө завхаа аймагуд очдог. 주 부산 몽골 영사관의 그 척터 오너르자야 우리 영사님과 그 가족 Монгол улсаас Бусан хотод суугаа консулын газар болон консул Өнөр Заяатай нэлээдгүй олон жилийг хамтын ажиллагаатай өнгөрөөж байна. Консулын газраас бидэнтэй хамтран ажиллахаар гаргадаг хүсэлт нь тийм хэцүү зүйл биш байдаг. Юуны төлөө бидэнд хүсэлт тавьдаг вэ гэвэл Солонгос улсад байгаа монгол иргэдийн төлөө тэднийхээ ая тухыг хангахын төлөө хүсэлт эрүүлдэг. Тийм учраас татгалзалгүйгээр хамтын ажиллагааг өрнүүлээд явдаг. Энэ хоёр орны хамтын ажиллагаа дипломат харилцаанд улсын өргөт Хумбовсо хийд багахан ч гэсэн хувь нэмэр оруулж байгаад миний хувьд бахархалтай байдаг. Энэ байгалийн их өсөлтөй сайхан нутгийн. Бусаа ер нь их уулархаг газар л та. Ер нь Бусан гэдэг нь юу гэсэн үг вэ? Бусан гэдэг үг нь болохоор пүү сан гэж байгаа юм. Ингээ хоёр үеэс бүтэж байгаа юм. Пүү гэдэг ханз нь болохоор баян гэсэн үг байхгүй юу? За сан гэдэг нь
уул гэсэн үг байхгүй. Аа. За тэгэхээр уулаар баян газраа. Уулаар баян. Тийм. Уулаар баян олон уултай. Одоо тэгвэл бусаар гэж нэг бичээд пусаар гэж нэг бичээд. Тэгэхээр пусаар гэдэг зөв юм аа тий. Бусан. Одоо солонгосоор бол бусан л гэж хэл. Тэгэхээр та яаж сонсоод чи? Одоо англиар бол анх бол P-гээр өчтдөг байсан. Тэгээ эднийх сүүлд солиод бий болгосон. Албан ёсны одоо official нэрээ бий болгосон байна. За тэгээд би танд өөрчлүүлээ тайлбарлая. Тэгэхээр бусан гэдэг бол анхных нь одоо утга нь тийм байсан. Гэтэл сүүлд одоо 1470 оны үед энэ пүү гэдэг ханз маань дахиад өөр ханзаар солигдсон. Тэгэхээр энэ ханз нь ямар утгатай вэ гэхээр кама гүйл буюу одоо юм тогоо гэсэн үг байхгүй юу? Тогоон хэлбэртэй уулж гэдэг юм. Манайхаар нөгөө шилийн богд гэдэг чинь нэг юм тогоо хэлбэртэй гэдэг. Гэхдээ арай тэрнээс арай жоохон өөр утгатай. Тэгээ юм тогоо хэлбэртэй уул. Тэгээ газрыг бусан гэж нэрлэжсэн юм шиг байгаа юм. За тэгээд энэ утга бол тийм утгатай. Бас наадам өдрийг хийдэг гэж сонсч байсан. Гэсэн яг бусан дахь монголчууд бол 10 гаруй жил одоо иргэдийн өөрсдийн санаачлагаар оролцоотойгоор мөн одоо солонгос хувь хүн төрийн бус байгууллагын оролцоотойгоор өөрсдийнхөө наадмыг хийж ирсэн. Бусааны наадам гэхээр алдартай. Манай энэ бусан дахь монгол иргэд бол маш тэрэндээ идэвхтэй чин сэтгэлээсээ оролцдог. Тэгэхээр ковидын үеэр бол наадам бол тасарсан. За тэгээд үүний дараа ковидын дараа солонгос улсад бусан гэлтгүй бүр солонгос улстай анх удаага бусан хотод наадам зохион байгуулсан. Бусан хот дахь манай иргэд, манай консулын газар мөн одоо солонгос төрийн бус байгууллагууд бас зарим нэг төрийн байгууллагын дэмжлэгийг аваад тэгээ хамгийн их том дэмжлэг үзүүлсэн газар маань бол энэ Хүмбавса хийд буюу энэ хийд маань өөрөө соёлын сантай ханнаарэ гэдэг. Тэгэхээр энэ соёлын сангаас дэмжиж бид нар 2022 онд 100 наадам зохион байгуулсан. Тэгээд энэ наадмаар 2000 гаруй иргэд за ихэнх нь дийлэнх нь монголчууд байсан. 1500 гаруй монголчууд ирсэн. За тэгээд солонгос иргэд бол бас маш хэмжээгээр үзэж сонирхсан. Бүр хаа байсан сөүлэс хүртэл зорж ирсэн. Тэгээд энэ бол энэ тухайн энэ газраа бол хэвлэл мэдээллээр нэлээд цацагдсан. Сонирхолтой Монголыг сурталчлах нэг ажил болсон. Монгол солонгосын эдийн засгийн хамттай ажиллагаа хөгжүүлэх арга хэмжээнд хэдүүлээ очлаа шүү дээ. Тэгэхэд та нэг эмэгтэй хүнтэй намайг танилцуулсан. Нэг эмнэлэг ирээдсэн тийм. Тийм. Тий. Тэдун эмнэлэг гэдэг. Манай Бусанд байдаг бас эмнэлэг. Тэгээд тэр эмнэлэг бол яг хөө мэдээж өөрөх одоо Бусааныхаа иргэдэд эмнэлгийн үйлчлэгээ үзүүлдэг. Манай консулын газарт бол бид нар иргэдийн асуудал хариуцдаг учраас янз бүрийн асуудалтай хүмүүс ирнэ. Одоо зарим нь яг хөө ингээд Монголоос эмчилгээ үйлчлэгээ авах гээд ирж байгаа юм байтал зарим нь одоо энд хууль бусаар ажиллаад одоо хураас мөнгө төгрөгч байхгүй тэгээд ингээд маш хүнд байдалтай өвдсөн одоо тархинд нь цус харагдсан ч байд юм уу хаалтцсан ч байд юм уу ийм байдалтай олдоод ингээд санд минь одоо асуудал тулгардаг. Тэгээд тэр үед бид нар яг хуу тэдүүн эмнэлэгт ханддаг. Яг хуу бусад газарт солонгос улс эмнэлгийн үйлчлэгээ сайн л да. Гэхдээ хамгийн гол юм нь нөгөө санхүү төлбөр энэ асуудал дээр одоо хэн дэмжиж үзүүлэх вэ гэдэг асуудлууд маш их тулгардаг. Тэдүүн эмнэлэгтээ бид нар одоо холбогдож зарим нэг асуудлуудаа гуйж за энэ хүний төлбөрийг одоо та нэг хөнгөлөөд өгөөч. За тэр нөө эмнэлэг маань тохиролцоо биш. За бид нар хаста консула 10% чадна, 20% чадна. Үгүй наад хүм маань одоо мөнгөгүй юу ч үгүй. За Монголоос нэг ээж аав ах дүүс нь тэдэн төгрөг явуулна. За тэгээд тэр нь юу шалах вэ? Энд чинь вон болоод маш бага болоо. Тэгэл за хөшөө буулгачих, гуйчих. За нийгмийн халамжийнхаа албатай яри. За албан бичиг өгөөлээ, туслаач дэмжээж. За хоорондоо тгий ингээ. Тэгээ иймэрхүү нэг тохиролцоо хэлцээр хийхэд арай бид нартай хамтран ажилладаг газар учраас би танд бас энэ монголчуудад тусалдаг газар шүү гэдгийг хэлж байна. 대동병원은 이제 몽골 환자를 좀 많이 받고 있는 편이기 때문에 그 몽골 бид Бусан хотод суугаа консулын газартай хамтран Монгол иргэдийг бүлээн авч эмчилгээ үзүүлдэг. Гадаад амьдарч байгаа хууль бус иргэдийн хувьд эмнэлгийн үйлчилгээ болон төлбөр ихээхэн асуудал болдог. Манай эмнэлгийн зүгээс эмчилгээний хөнгөлөлт үзүүлэхийг хичээж
ажилладаг. 이분들은 똑같은 Баян ингэж ажиллаж чадахгүй ч гэсэн консул өнөр зайтай хийсэн хамтын ажиллагааны хүрээнд бүнд байдалд ирсэн нэг монгол иргэн яаралтай авч болох эмчилгээг гэж Монгол руу аюулгүй буцахад нь тусалж үйлчилсэн. Тэр иргэн одоо ч бидэнтэй холбоотой байдаг. 협업을 좀 하고 있습니다. Солонгос Монголын харилцаа ингээд өдөр их тунгал тэлээл өргөжөөл олон талт болоод ресторан солонгорд гэдэг шиг л дээ. Эрүүл мэндийн салбарт бас ганц энийг хэлдэг олон төрлийн хамтын ажиллагаа байдаг юм шиг. Одоо мисл хүн хаалгаа мислүүд хийх. Эртээ танаа ярьжсэн шүү дээ. Одоо нэг хүүхдүүдийн зүрхийг эмчилгээ явуулдаг гэлээ Тий. Тий. Мирал Шимжан гэдэг зүрхний сан байгаа. Тэгэхээр энэ сан бол одоо Монгол улстай харилцаад Монголын хүүхдүүдийг Солонгост одоо зүрхний хаалганд оруулаад 20 жил болж байгаа. Тэгэхээр 2004 онд л анхны хүүхдийг авчирч оруулснаас хойш одоо 20 жил болж байгаа. Гэтэ энэ сан бол зөвхөн Монголтой харилцаад байдгүй. Бусад улс орны одоо хүүхдүүдийг ч гэсэн авчирч ийм сайн дурын буйны ажил хийдэг ийм сан байгаа. Тэгээд миний хувьд бол энэ сантай холбогдоод одоо 10 хэдэн жил 14 5 жил болж байна. Зарим ийм зүрхний өвчтөе хүүхдүүд бол хагалгаа ихээр тэр доороо бүр явцдаг тийм тохиолдол байд юм билээ. Зүрхний өвчин гэдэг чинь тийм хүнд. Зарим хүүхдүүдэд бол энэ одоо хагалгаа хийхэд боломжтой гэдгийг тэр эмчнэр нь онцлоод тэгээд тэр хүүхдүүдээ тухайн жилдээ одоо зарим жил 4%, зарим жил 3%, зарим жил 2%-аар ингээ авчирдаг 5-5-аар. Тэгээ авчираад сан маань өөрөө тэр төлбөрийг гаргаж байгаа. Тэгээд эмнэлгүүдэд ингээ хуваарлаад өгтий. Хамгийн багтаа 10-аас дээш, зарим жил бол 30 хүүхэд авчирсан ч байдаг. Тэгээд одоо 20 жилийн хугацаанд сангийн шугамар Солонгос улсад зүрхний хаалганд одоо өн төлбөргөө орж одоо ингээд аврагдсан зүрх бол 300 гарчаад явж байна. Тэгээ миний хувьд бол яг тэр үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж яаж одоо Монголоос өшөө олон хүүхэд авах тал дээр одоо туслах вэ гэдэг ажил туслаад юм. Одоо Монголд хийх боломж муутай хагалгаануудыг одоо гадагшаа авч явж хийнэ 5 хүүхэд сонгогдно гэд. За тэгэхэд за одоо яадаг л бол гэж тест хүлээгээд нэг хэд хоногийн дараа сонгогдсон гэсэн баяртай мэдээг авсан. Ховдол хоорондын цорхой гэдэг онцтойгоо мэдсэн. Тэгээд 6 сард 3 сартаа энэ хүмүүстэй учирч холбогдож нааша ирэх товоо мэдээд тэгээд 11 сарын 4-нд наашаа ирээд хагалгаандаа амжилттай ороод миний охиндны хагалгаа 100% амжилттай хийгдсэн. Маш их баяртай. Бүх юм цаанаас ингээд энэ буянтай хүмүүстэй бас баярлалаа гэдгийг хэлье. Бид нэр чи амар гоё хүндэлж авчаа байхгүй. Яг нэг бидний аав хэд шиг бүх юм урдаас нь ингээд хийж өгöd. Энэ хүмүүс чинь энэ алтан гартай эмчлэртэй ч гэсэн баярлалаа гэж хэлье. Тэгээ Мирал сангийн хамт олондоо болон тэгээд эмчнэрт кил эмнэлгийн хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд маш том зүрхний зорхотой байсан. Тэр зорхоогоо нөхүүлсэн. Хаалгаа маш амжилттай болсон. Одоо манай хүүхдийн биеийн байдал маш сайжирсан байгаа. Тэгээд энэ одоо хүмүүс маш их баярлалаа. Одоо бит хоёр бол цааш бас давхар авсарсан онцтой учраас зүрхний асуудлаа зэгцэж байгаа учраас одоо эрүүл болсонтой адилхан гэсэн үг. Та Солонгостой одоо өөрийнхөө ажил үйлс одоо бүх л зүйлийг одоо холбоод 24 жил болжээ гэж ярьсан. Бусаад тэр удаа нэрэ? Бусаад 4 жил. 4 жил. Тэгвэл зүгээр нэг байдаг одоо дамжаад гардаг нэг хотл юм байна шүү дээ. Эсвэл бусаад арай ондоо ашиглал өгдөг үү? Би бол Бусан хотод хайртай. Одоо Бусан хот бол
миний одоо бакалаврын сургуулаа төгссөн сургууль бол Пусанаас 1 цагийн зайтай, 1 цаг хагасын зайтай гэдэг Бухан гэж хот байдаг. Төмрийн үйлдвэртэй. Төмрийн үйлдвэртэй. Гангийн Гангийн үйлдвэртэй байдаг тийм. Тэр хотод миний оюутан цаг одоо өнгөрсөн. Анх Солонгост ирээд л одоо буусан газар маань. Тэгээд одоо анхныхаа ирээд удаагүй байхдаа Пусанд ирж исэн. Пусаны далай дээр одоо гадаад оюутнуудыг аваачаал усан онгоцон суулгаал энэ далай гэж юм байдаг. Ингээл одоо нэг Монгол, Камбож, Узбекистан, Казахстан гэдэг нэг юм орнуудаас оюутнууд ирсэн. Тэгээд бид хэдийг ингээд суулж исэн. Тэгээд тэр үед тэр одоо 24 жилийн өмнөх нь шүү дээ. Тэр ямар гоё газар вэ, ямар сайхан далай байл гэл тэрийг харж л одоо жоохон тийм зүрхэн тийм сайн сайхны мэдэрсэн тийм мэдрэмж төрж исэн. Тэгээд өнөөдөр ингээд дипломатаар хашаад Бусан хотод ингээд ажиллаж амьдраад байж хат бол Бусан хот бол үнэхээр одоо ард иргэдэн ч гэсэн тийм сайхан сэтгэлтэй. Энэ уул ус, энэ хангаа, энэ бол маш сайхан үзэсгэлэнтэй газар. Тэгээд тийм учраас би Бусанд бол их хайртай. Одоо бидний энэ яваа газар чинь Хэвэндүү гэлөө тий. Хэвэндэ гэдэг. Хэвэндэ гэдэг одоо юу гэдэг нь чинь далайн эрэг. Энэ одоо нэг хэсэг газар юм шиг байна тий. Гэтэ энэ Бусан хотын Хэвэндэ дүүрэг. Дүүргийн нутаг дэвсгэр. Энэ одоо далайн эрэг нь Хэвэндэ. Хэвэндэ дүүргийн. Одоо далайн эргээр нэрлэгдсэн дүүрэг. Би эртээ сонссон зөвхөн энэ эрэг дээр хөдөлж жилд бараг 2 сая хүн ирдэг гэж. Далайн эрэг учраас үйл зууны айлч үед ялангуяа зуны үед далайн эрэг чинь бас арай сэрүүхэн байдаг. Тэгэхээр одоо дотоодын жуулчид зөвхөн гадаадын гэлгүүд дотоодын аялагчид ингээд хаа байсан сөүлч юм уу өөр газраас ирж ингээд аялцгаад дотоодын аялал жуулчдыг татахын тулд энэ хот одоо тэр дэд бүтц өөрийнхөө энэ зохион байгуулалтыг бас тэрэн зориулж хийсэн. Тэрний нэг хэсэг хамгийн их одоо аялагчдын сэтгэлийг татдаг газрын нэг гэхүү дээ. Бидний зөвхөн монголчууд төслийн гол баатар бол хүн байдаг байхгүй. Анх удаага Солонгос бид нар ажиллаж ирэхдээ Бусанаас эхэлсэн учраас Бусан дахь консулын газар консулоос нэлийн албархуу яриа аваад явцсан. Тэгээ өнөөдөр би танаас өдөр аялал жуулчлалч гэнэ юу ч гэв тийм ярмаарг байна. За. Өнөр зэ гэж бүсгэн тухай ярмаар байгаа. За. Би асуулуудаа сонссон хүмүүсээс. Та бүхэн нэг нутаг юм байна гэдгийг би одоо мэдсэн л дээ. Үнэн үү? Тийм манай аав ээж Сүхбаатар аймгийн. Аль сум уу? Аав Сүхбаатар аймгийн халзан. Ээж Дарангай. Дарангайх уу те? Зөв. Манай аав бол одоо хууль зүйн шинжлэх ухаанд одоо өөрийнхөө энэ оюун ухаан залуу нас бүх зүйлээ зориулсан ийм багш хүн байдаг. Тэгээд бас мөн одоо улс төрийн албан тушаалч одоо эхэлж байсан. Тэгээд шудраг гэдгээрээ алтартай цогтой гэж хүн байдаг. Ээж маань бол одоо эмч хийжсэн. Тэгээ хоёулаа одоо ингээд нэг ангийн 10 жилийн нэг ангийн хоёр байгаа. Миний одоо өвөөгийн аав Монгол улсын 6 дахь ерөнхий сайд Жигжиж аав гэж хүн байгаа. Аавч шур маань залуу байсан учраас намайг ингээд хөлд ороогүй байхад аваачаад ингээд даргангад аваачаад тавьсан. Тэгээд одоо 6 сартай тэнд үлдээд хөлд орсон газар маань хэм Сүхбаатар аймгийн Дарган гэсэн. Тэгээ одоо үнэний сүгээр өгчүүлээд л тийм учраас ингээд дарган гаялахтаа яриад байна шүү дээ. Миний аялал даргангүй гэж юу. Би ч н одоо миний аялал бол харьцангуй гайгүй гэж боддоо шүү дээ. Байна уу? Би бол Сүхбаатар аймгийн хүмүүсийг бол яг аялахтайг мэднэ. Яг яриа л мэддэг байхгүй юу. Тэгээд та Сүхбаатар аймгийн хуу гэл тэнгүү тийм яаж мэдв гэдэг аялах ч юм байна л гэдэг байхгүй. Намайг бол тэгжсэн үнийг би хараагүй.
Аав нь чамайг хөөж болох гэж оролдсон ба шүү дээ. Аав намайг хуульчлах гэж оролдог. Би өөрөө хуульчлах гэсэн. Тэгээ би бол одоо 10 дугаар ангиад төгсөөд эдийн засгийн муйсын эдийн засаг болон хууль хоёрт өгөөд хуулинд нь ороод хуулиар сурсан. Би энэ аав шигээ болно гэж өөрөөдөөс надад их гоё харагддаг байсан шүү. Гэтэ яг хөө тэгээд энэ Солонгост ирээд бол миний эрхцөөч гэж одоо сонгосон мэргэжил маань олон улсын эрхцөө болоод дараа нь мастертаа бүр олон улсын хамтын ажиллагаа болоод тэгээд ингээд улам нарийсаад жоохон олон улс тал руугаа, олон улсын харилцаа тал руугаа явсан гэх үү тийм. 24 жил энд сураад энэ улсын соёлыг суралцаад энэ улстай танилцаад ингээ явсны нөлөөнд бол манай аав чи хүнд өвцөн шүү дээ. Тэгээд одоогоос нэг 13 4 жил 12 3 жилийн өмнө тэгээд тэр айхтар хүнд өвчнийг эмчлүүлэх тийм боломж энэ улсад амьдарч байгаагийн үед надад олцсон. Тэгээд тэр хүртэл юу гэдэг байсан гэхэлэр чи одоо ирээ. Айлын хүүхдүүд ирээд аав ээжтэй туслаад байна. Ажил төрөл ороод байна. Чи одоо юу хийгээд байгаа юм? Тэр одоо бид нар өвчнийг гэр бүлээрээ давж туусны дараа бол за чи ингээд намайг аврах гээд байгаа гэсэн юм байна. Гэт одоо тэр цагаас хойш за чи одоо ирээ. Одоо эсвэл одоо энд Монголд байр сууриа олоо. Энтэр гэдэг тийм үг хэлгээ болоод одоо надад өөрт маань өөрийг маань даатгаж тэгээд би ч гэсэн энэ одоо Солонгос дахь монголчуудтай холбоотой ажил төрөл эрхлээд энэ ажлаа дагаж ингэж ажиллаж сурч ингэ явсаар байдаг шүү дээ. Өөрийгөө ер нь аав ээжигээ ер нь барилуулж явж чадчихна гэж боддгоо. Гэхдээ яг одоо би өөрөө бол тэрэндээ амар сэтгэл хангалуун биш. Өөрхөн манай аав хоёр бол тэгээд ямар үедээ зүгээр хүн амтнаас ингэ сурах сонсохоор бас тэгээд гайгүй л үдэв шиг л шүү дээ. За биднээс өхөн монголчууд төсөлтэй бол хүний тухай ярихгүйгээр огт өнгөрч болдгоо. Тэгээ яг би таныг залдаад одоо анх ирж байгаа юм чинь та одоо консулын хувьд одоо яриа өгөн дэрэг шалж барьсараад баха ярьцсан. Гэхдээ ингээ төгсгөл дээр нь зангаа тавьж байгаа нэ. Танд бас ажил хөдөлмөрийн том амжилтыг хүсье өрөөё. Баярлалаа. Баярлалаа.